Зүгээр л харийн бич чиг харагдаж байна таад. Энд дээр ямар нэгэн далдын хүч байх боломжтой юу? Тэгээ орон зайруу шилждэг нэг хаалга шиг харагдаж байна таадад. Гэтэ энэхүү үзэгдлийг хальт анзаараад айгүй сонирхолтой харагдаж байгааз. Таад өвөлн дундаас мангас гарч ирсэнгүй л итгэх үү? Та хэд өмнө тэнгэрт үзэгдэж байсан хачиргалтай үзэгдлийн талаар сонсож байсан уу? Тэнгэрт айжмаар үзэгдэж буй гэрэл, оддын галт хэрэг гэх мэтчлэн цувааныдын талаар сонсож байсан уу? Заримдаа бидний харсан үзэгдэл маань үнэхээр санаанд оромгүй хачиргалтай үзэгдлүүд байдаг. Гэхдээ эдгээр бичлэгт болсон хүмүүс бол өөрсдөө тайлбарлаж чадахгүй байсан тохиолдол маш их байд юм байна. За, hi guys, Тамка байна. Дараагийн бичлэгэнд тавтан байрал. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр тэнгэрт үзэгдэж байсан бүр ингээд хачиргалтай үзэгдлийн талаар хамтдаа мэдж явах болно. Бид нар ингээд кино, уран зохиол янз бүрийн юм дээр ингээд тэнгэрийн үзэгдлийн талаар сонсч байсан шүү дээ. Гэхдээ яг камер дээр хачиргалтай гэмээр дүрснүүд байдгийм байна. Тэгээд хамтдаа өнөөдөр тэр талаар мэдж авах болно. За тэгээд энэхүү дугаар маань миний өмнө оруулж байсан контентуудаас маш сонирхолтой дугаар байх болно. Олон мэдээлэл өшөө бичлэгэндээ орё те. Та лайк дараа, сабскрайб бити мартаарай. За тэгээд тэнгэрт үзэгдэж байсан хачиргалтай үзэгдлүүд. За эхний хачиргалтай тэнгэрт үзэгдэж байсан үзэгдэл юу вэ гэхээр 2009 онд 12 дугаар сарын 9-нд өглөөний 6 цаг 45 минутанд Норвегийн тэнгэрт нар мандахын оронд хачиргалтай асар том гэрэл гарсан юм байна. За энэхүү гэрлийг харах юм бол айжмаар томорч мөн дээрсэн цэнхэр гэрлийн сүүл татаад 10 минутын дараа алга болсон. Олон хүмүүс энэ үзэгдлийн бичлэгт буулгасан бөгөөд дэлхийгээр энэ талаар бүр амар том мэдээ бол гарч ирсэн байна тухайд. Гэхдээ та энийг нэг анзаараад хартаа. Тэгээ орон зайруу шилждэг нэг хаалга шиг харагдаж байна таадад. Энэ бүр үнэхээр сонирхолтой. Ямар нэгэн зүйл тэндээс нэг гарч ирэх юм шиг гэсэн бид нар үүгт огорох юм шиг. Гэтэ энэхүү үзэгдэл бол тайлбар байдаг юм байна. Тэр тайлбар нь юу вэ гэхээр Оросын батлан хамгаалахын яам мэдээлэл хийгээд энэ нь буруу болсон Пуужингийн туршилт байсан гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ Пуужингийн 3 дугаар шатны хөдөлгүүр нь нэг хушуу нэвтрээд тэнцвэр нь алдагдаж одоо энэхүү үзэгдэл бол гарсан гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ миний хувьд бол энэ тайлбарт бол яг сайн итгэж бол өгөхгүй байгаа. Тэгээ та хэд маань юу гэж бодож байна? Коммент дээр бичиж болтойгоо. За хоёр дахь бүр үнэхээр хачиргалтай үзэгдэл нь юу вэ гэхээр Мексикт бол болсон 2027 оны 2 дугаар сарын 7-нд Мексикийн Чухаха мужийн одоо Cuauhtémoc гэдэг хотын тэнгэрт бол үзэгдсэн юм байна. За энэхүү бичлэгт юу гарч байгаа вэ гэхээр мянган шар толгойд хэрэг газарт огцом уналт хийсэн одоо дүр зураг харагдсан байна. Ийм үзэгдэл бол дэлхийн түүхэнд бол ганц ч бол гарч байгаагүй. Харин 2022 онд анхны тохиолдол бол гарч ирсэн байна. Тухайн үеийг харсан иргэд болохоор маш их гайхаж юу болсон талаар хаандаа ингээд таамаг төвшүүлсэн байна. Тэгээ ямархуу таамаг төвшүүлсэн бэ гэхээр цахилгааны утсанд орооцлогдсон эсвэл бохирдол хит өндөр байсан эсвэл шувуу агендаг одоо анчин араас нь хөөгөөд одоо шувууг дээгүр биш аливаа доогуур нисгэж унгаасан болов гэсэн бол таамаг төвшүүлсэн байт юм байна. За мэрэгжлийн хүмүүс болохоор сүүлийн таамаг бол хамгийн одоо магадaltaй гэж бол үзсэн байт юм байна. Гэхдээ үнэн шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй хэврээд юм байна. Гэхдээ та нар бодож үзсээр мянган шувуу доошо огцом уналт хийгээд өгсөн гэхээр ямар нэгэн харийн эсвэл дэлхийгээс өөр биет шувуу хөөжсөн байх тохиолдолтой юу? Зарим кинонд ихтэй гардаг шээ хар гэгийн хөлөө ингээ гаднах төрхөө нуухын тулд ингээд шууд нөгөө нефт харагдах байдлаар одоо болгодог. Хэрвээ тэр шувуунууд хар гэгийн хөлөгтөө мөргөлдсөн бол яах вэ? Гэхдээ бас та юу гэж бодож байна? Энэ дээр ямар нэгэн далдын хүч байх боломжтой юу? За дараагийн тэнгэрт үзэгдэж байсан хачиргалтай үзэгдэл юу вэ гэхээр та нар одыг бол мэдэн штэ тэнгэрт юу нь бол алих хөдөлгөөнгүй тогтвортой байдаг. Харин нэг хачиргалтай үзэгдэл нь юу гэхээр бүх хотод нэг цуваанд ороод хамтдаа хөдөлж байгаа тэнгэрт нэг үзэгдэл гарсан байт юм байна. Харин энэхүү үзэгдэл нь болохоор 2021 оны Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужид, хоёр дахь нь болохоор Барзил хотод энэ үзэгдэл бас харагдсан. Гуравдугаар нь болохоор 2020 онд Англид бас яг энэхүү үзэгдлийг бол харсан байт юм байна. Зарим хүмүүс энэхүү үзэгдлийг харангуйлаа хар хэргийн биет одоо нэг шумуунд ороод хамтдаа хөдөлж исэн гэсэн тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ юм сонирхолтой тэгээ одод бол хөдөлдөг шүү дээ. Гэхдээ энэхүү үзэгдэл нь яг ингээд харийн биет явж байгаа юм шиг танад харагдаж байна уу? Гэхдээ энэхүү үзэгдэл болохоор тайлбар байдаг юм байна. Ямар тайлбар гэдэг вэ гэхээр одоо SpaceX гэдэг нэг компани байдаг шүү дээ. Тэр компани асар их одоо Starlink тэнгэр рүү хөөргсөн учраас дэлхийн одоо нэг өнцгөөс харангуут яг ингээд хиймэл дагуул нэг цуваа өнцөг болон харагдаж
одоо тиймэрхүү үзэгдэл бол өрнсөн гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Тэгээд 2022 онд одоо 1 сарын байдлаар болохоор 1900-аад одоо Starlink-ийг тэнгэрт хүргэсэн байдаг гэсэн бол тоо баримт байдаг юм байна. Тэгээд яасан бэ гэхээр Starlink нь одоо нар тусснараа одоо яг ингээд хөдөлж байгаа одоо энэ хайр гарны биш чиг бол харагдсан гэсэн бол эрдэмтдийн бол албан ёсны бол тайлбар өгсөн байт юм байна. Хэрвээ та Starlink-ийн талаар мэдэхгүй бол би товчхон тайлбарлая. Starlink нь болохоор хиймэл дагуулаас одоо дэлхийг интернетээр хангах зорилгоор бол бүтээсэн тийм space компани төсөл байгаа шүү. Гэтэ энэхүү үзэгдлийг хальт анзаараад айгүй сонирхолтой харагдаж байгаа. За дараагийн хацралтай үзэгдэл. Та хар нүх дэлхийдээ маш их ойрсон талаар сонсч байсан уу? 2019 онд бол анхны хар нүхийн зургийг бол гаргасан байт юм байна. За хар нүх гэдэг нь болохоор бүр гэрэлч хүртэл ингээд ойртох боломжгүй маш том тийм гравитацийн хүч байгаа. Гэрлийн хурд нь болохоор 299,792 км/сек байдаг. Ийм байхад бол гэрлийг хүртэл татаж чадах хэмжээний аимшигтай хар нүх байт юм байна. Гэхдээ 2015 онд маш сонирхолтой зүйл бол харагдсан. Тэрний юу вэ гэхээр интернет нэгэн хар нүх Оросын нэг жижиг тосгонд бол гарч ирснээр хүмүүсийг бол алмаар болсон байт юм байна. Энэ нь болохоор харахад яг нартай адилхан. Гэхдээ хүмүүс үүнийг харангуйлаа үхлийн бэлэг тэмдэг байна гэж бол тухайд маш их айд зочижсэн юм байна. Тэгээд эрдэмтэд болохоор энэ талаар нэлээд сайн судалсан эцэст ямар ч дахиад нэг тайлбар бол бодож олсон юм уу эсвэл үнэхээр үнэн юм уу мэдэхгүй. Нэг дахиад нэг тайлбар өгсөн байт юм байна. За энэ нь болохоор Rock Myth агентлагийн Smolets гэж бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ яг үндэ хар нүх дэлхий рүү ойрцсон бол бид нар чиг юу тохиолдох байсан бол дэлхийд хамгийн ойрхон байдаг хар нүх болохоор тэг 620 тэг гэсэн бол хар нүх байт юм байна. Энэхүү хар нүх нь болохоор дэлхийгээс 6.5 дахин илүү их масстай 45 миль хэмжээтэй юм байна. Төсөөлөх юм бол энэ нь том одоо хот шиг хэмжээтэй. Гэхдээ 13.2 октиллион тонн жинтэй. Тэгэд энэхүү хар нүх нь болохоор шөнийн тэнгэр жижигхэн одоо цэг мэд харагдах боловч яг үнэндээ биднийг бүгдийн сүнөх бүр нарны аймгийг тэр чигээр нь залих хэмжээний хүчин чадалтай. Гэтэ та бодож үзсэн ийм аимшигтай хар нүх дэлхийг хэрвээ сорох юм бол яа. За зүгээр л дэлхий нарны аймаг те одоо энэ галактик зүгээр л одоо сарнин алга болох уу? За бүр амар сонирхолтой таамаг. Хэрвээ хар нүх рүү орох юм бол нөгөө нэг бидний үлгэр домогт гараад байдаг хар гэрийнхэн нэрээ бүр хар нүхний цаана байсан бол яах вэ? Яа бүр ийм бүр үнэхээр сонирхолтой. Хүлээгээрэй дараагийн фактанд орохоос өмнө та бичлэгэндээ лайк дараа саппортерхаа битэн мартаарай. Миний бичлэгийг үздэг хүмүүсүүдийн 80% нь ерөөсөө subscribe дарааг үздэг юм билэ. За тэгээд дарахаа битэн мартаарай. За дараагийн баримт 2015 онд NASA сансрын одоо улаасан цахилгаан гэрэл Тэнгэрийн дээд давхарт одоо байгааг анх удаа бол баталсан байт юм байна. Эдгээр улаан гэрлүүд нь болохоор мезосферад үүлээс 150 мянган фунтын өндөрт одоо гард юм байна. Камер дээр жижиг харагдаж болгочсондээ бодитоор 30 миль хүртэл одоо өргөнтэй байж болт юм байна. Одоогийн байдлаар болохоор тэдгээрийн гарал үүсэл үнэхээр тодорхойгүй байт юм байна. Тэнгэрт энэхүү үзэлгийг бол маш олон хүмүүс харсан. Гэхдээ харсан хүмүүс болохоор энэ бол харийн бие дэлхий рүү довтолж гинөө гэсэн бол айцсыг төрүүлж ирсэн юм байна. Тэгээд дөнгөж саяны хийсэн шиг болохоор энэ бол улаан гэрлийн тогон бол шуурга. Энэхүү тэнгэрт үзэгдсэн улаан гэрлийн шалтгаан нь юу байсан бэ гэхээр улаан гэрлүүд нь ихэвчлэн эерэг цэнэгтэй цахилгаан цохилдоос бол үүсдэг. Ихэнх цахилгаан соромзон цэнэгтэй байдаг боловч эерэг цэнэг нь болохоор 5%-аас ч бага байт юм байна. Гэсэн чинь эерэг цахилгаан нь болохоор 10 дахин хүчтэй бөгөөд агаарч ёон үүсгэж улаан гэрлийг бол цацруулд юм байна. Гэсэн чинь энэхүү онол нь болохоор төдийлөн батлагдаагүй байдаг. Тийм учраас энэхүү улаан гэрэл нь үнэхээр харийн биш үү эсвэл тэнгэрт үзэгдсэн зүгээр л шуурга төдий юу гэдэг нь бол батлагдаагүй. Тэгэд интернетэд харагдсан энэхүү гэрлийн зураг нь болохоор улаан цахилгаан мэд харагдсан ч энэ нь болохоор цахилгаан бол биш ээ. Энэ бол газарт байгаа галтуулын лав гэсэн бол тайлбараас өгсөн байт юм байна. Энэхүү тайлбар батлахын тулд бас ямар тайлбар нэмж өгсөн бэ гэхээр галтуул болохоор дэлбэрээд үнс болоод мөн дээрээс мэс агаарт мөргөлдөөд цахилгаан бол үүсгэсэн гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Үүнийг болохоор эрдэмтэд бохирд цахилгаан шуурга гэж бас төдийлөн бас нэрлсэн байт юм байна. Гэтэ та сайн ажиллаад үстэй. Зүгээр л харийн биш чиг харагдчих юм таад. За дараагийн тэнгэрт үзсэн хачиргалтай үзэгдэл. Таад өвөлн дундаас мангас гарч ирсэнгүй л итгэх үү. 2021 он болох хөл хорионы үеэр нэгэн хүн цонхоороо харж суудал өвөлн дунд ямар нэгэн асар том зүйл хөвж байгаа мэт харагдсан байна. Тэр хүн Facebook дээр шууд дамжуулалт хийн шуургыг хавруулсан бөгөөд бичлэг дээр нь яг хоёр нүдтэй том амтан өвөлийн дундаас гарч ирж өөрлөн шитэж байгаа мэт харагдсан байна. Гайхалтай нь болохоор энэхүү бичлэг нь
хэдхэн цагийн дотор 75,000 гаруй хүн бол орж үзэж одоо сэтгэл бичиж бас айдас автсан байна. Яа, та энийг хартаа. Та энэхүү бичлэгийг харж байна уу? Яг хүн гарч ирж байгаа юм шиг харагдаж байна та. Харин удалгүй интернет мөрдөгчөд яасан бэ гэхээр уг бичлэгийг үнэндээ 2018 онд анх хийгдсэн хиймэл бичлэг болохыг илрүүлсэн байна. Энэхүү бичлэг болохоор Малайзийн график дизайнер бол бүтээсэн бөгөөд зөвхөн эффект турших зорилгоор бүтээсэн байна. Харин үүлийн цаанаас одоо харгас мангасын дүр төрхийг гаргахын тулд ашигласан зүйл нь ердөө резен дэгдийхэ гэж бол тайлбар өгсөн байт юм байна. Ингэснээр яасан бэ гэхээр үйл дундах мангас бол ердөө зохиомл зүйл байсан байна гэдэг бол хүмүүс тайлбар өгсөн. Йоо, тийм билүү те. Ядаж нэг зүйлэмж болохоо жоохон зохиомл байна гэдэг бол гэтэл бас эйгүү харагдчихэв те. За тэгээд энэхүү дугаар минь өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараагүй лайк дараа сабскрайб битэн мартаарай. За энэ мэтлэн сонирхолтой дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. За тэгээд part 2-ыг үзэх хүссэн бол та комментээр бичээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцаая.